За одоо ингээд энэ хууль батлагдана. Хэдүүлээ батлаа, нэмэлт өөрчлөлтөд батлаад явахаар Монгол улсад бол татварын үр авилгаас улбаатай данс хаах гэдэг зүйл бол алга болох нь байна. Дансанд орж ирсэн одоо орлогын 70% бол татварынхаа өрийг одоо барагдуулаад 30%-аар нь үйл ажиллагаагаа явуулаад явах нэ гэдэг нэг тодорхой болж байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн нэг алхам магадгүй намрын чуулганаар энэ алдан гэдэг зүйлийн тухай одоо мэдсайхан одоо бизнес хийжсэн хийдэг. Уг нь бол яг бизнес талын байр суурийг мэддэг хүн учраас энэний суур зарчмуудыг жоохон судлаач гэдэг. Ийм бодлоо байна, санал байгаа. Жинкнээсээ судалмаар байна. Яг алданх гэдэг нь хэн алдаад байгаа юм бэ гэдэг их сонин асуулт бол их олон жил явж байгаа. Энд бол одоо намрын чуулганаараа хэдүүлээ хариулт өгөх